Зөв өдрөө бид нэр зүг чигээ гаргах, ариулах ёс номоо хийх, толгоогоо заах. Толгой заахыг бол жилийн засал гэж үздэг учраас манай ламын гэгэний нутагт 3 сарын 1-нд мэдээж нийтийн жишгээрээ бид нэр мэдээж нөгөө зүг мөр толгой заах махыг суулт хийхгүй. Хүмүүс жоох уужуу ухаантай хандаасаа тий заавал одоо өнөөдөр би 1 сарын 29 шинэллээгээд надтай бүгд ижлэхэн шинэлэх албагүй шүү дээ. Аав маань их од сар маш сайн судалдаг хүн. Аав мандал хурж байгаа. Ер нь аав их залуугасаа л ингэж од сарны зурхаа үздэг. Шиний исэл тохиож байгаа гэхээр хавраас харж шиний исэл тохиод байгаа байхгүй. Зөв. Бид нар ч битүүд шинсэн байна. Зөв. Тэгээ бас нэг энэ айл амтанд очихдоо нэг хүүхдийн хөлсөө гаргана гэж байдаг шүү дээ, тий. Уйлаад ангуудаа авч чад ингэж яддаг. Засал хийдэг. Тийм зүгээрчгүй тийм хүн юм шүү. Тэгэд яг бид нар бол нөгөө залуу хүмүүс учраас мэдхгүй шүү дээ. Тэр ч их олоолаа аруулаа тэгэл мэдхгүй. Тэгээ аав одоо миний санаж байгаагаар баг 15-6 жилийн өмнөөс байхаа шиг санаж байна. Зөрж шинэлнэ гэд тэгдэг байхгүй. Тэгээ бид нар тухайн үед гайхаад чи юу ярьж байгаа юм болоо яагаад ингэж зөрж байгаа юм болоо гэд. Одоо би энэ төр ингэж битүүн та нар тайлбарлаж өгнө гэд хүүхдүүдтэй. Тэгээд тайлбарласан за өнөөдөр ингээ битүүн ингээд одоо маргааш ингээ шиний нэгэн одоо ингээ шиний 2-ны сар гарна ингээд өргөөрөө. За тэгээд шиний 9-нд нь дахиад тайлбарлаж өгнө гэдэг. Тэгээд шиний 9-нд тохиодог юм байна л да. Од сар мэт тохиодог. За энэ бол яг ингээд одоо хаврын тэргүү сараараа тохиож байгаа юм аа. Тэгэхээр хаврын сарын шиний нэгэнд л ерөөсөө шинэлэх ёстой. Тэгээ ингээд зөрчлөө. Тэгээ одоо ингээ ёсоо үлдъя гэдэг. Аав хийжсэн. Тэгээ миний мэдхий баг 15-6 жил зөрж байгаа гэсэн. Тэгэл яг тухайн үед бид нар ч гэсэн бас аавыгаа тэгэхээр гайхаалаад өгсөн. Тэгээ мэдээж нөгөө од сар мичтэй ингээл хараад итгэж байгаа юм л та. Бидний хувьд сайхан тий. Хор дундс одоо өвлөр л байдгийг болоо дуун янз бүр юу нь сайхан байна. За гоё жил болно гэж шүү. За зөв өдрөө бид нар зүг чигээ гаргах, одоо тэр ариулах ёс номоо хийх, толгоогоо заах. Толгой заахыг бол жилийн засал гэж үздэг учраас манай ламын гэгэний нутагт толгой заах үе гэж баянгорчууд хийдэг байгаа. Ингээ бүсээ ингээд унтж байгаа хүмүүсд ингээ бариулчдаг. Хэрүүлэнх байх болохгүй. Энд чинь ёс нь яадаг үлээ аваа? Ёс нь яадаг үлээ толгой заах чи? Бүтэн жилийн засал хийж байгаа. Бүтэн жилийн засал юм. Янсан бүрээ гачир мөрчнө чинь. Би тэр нэг юу зэрэг чинь. Эрүүгийн яад аваа? Эрүүг хайдаг. Тэгээд толгойг нь болохоор бурхан дээрээ зарчин тий. За ингээд амын таглцдаг тий. Амын яаж битүүгэн. Ингээд тавьчихдаг тий. Ингэний арц гэж юм байна. Одоо нөгөө тогооноор тэгээд шахдаг. Өдөрний өдрөн сайхан хушураа хийгээд ингээд энэ ёсоо ер нь үйлдчихэн зөв юм байна гэх. Тэгээ мэдээж одоо олон нийтийн золголт толдох чи манайх цагаасараа хийцээ ингээд суугаад иж болохгүй зү тий. Нийтийг ишгэр сайхан золгоод нөгөө ууцаан тавихтаа тавиад эдээгээ засахтаа засаал ингээд явцдаг. Тэгээ зөв өдрөө бид нар яг сайхан зүг чигээ гаргаад мэдээж нөгөө гэр бүлэрээ золгох хэвээр золгоод бэлэг салгаа солилцоол тэгэл өнгөрдөг. Чигтэр бол тэнгэр сайхан сэлмэг байсан. Тэгэхээр мэдээж битүү учраас битүү сар байхгүй байсан. Тэгээ яг л тийм таарсан. Баян онгорхон юм хиншүү гаргах хэрэгтэй гэд хуушуур хайрдаг. Хуушууraa сайхан хайрсан. Толгоогоо чанаж бэлдсэн. Нөгөө өөр шүн заагтахад манай ламын гэгнэхэн бас хоньны толгой заадаг уламжлалтай учраас тэрийг сайхан бэлдсэн. За тэгээ цай цөв юмнуудаа бэлдээ. Хайламгаа сайхан хайлсан монгол хүн юм чинь. За тэгээд мэдээж гэр орноо сайхан цэвэрлж аваад л ариулаад л тэгэл бурхан дахилдаа хаа бас тавыг засаад л тэндээ бас хушуурныхаа дээжиг өргөөд цайныхаа сүүнийхаа дээжиг өргөөл тэгэл амарсан. Өглөө заагаал, толгоогоо заагаал, зүгээ гаргаал, цай зүгээ жуугаал хэлсэн дээ. Бид ч одоо ингээд мэдээж нөгөө монгол хүмүүс юм чинь сайхан буддын шашин тэнгэр шүтлэгтэй тий. Тэгээ ингээд шиний нэгний өглөө бол манай энэ баян хонгорынхон би одоо ламын гэгэний суурьтай. Тэгээд үүршин яг
одоо нөгөө заагдах тэр мөчөд хоньны толгой заадаг. Эрэгтэй нь яг цаа талынхаа одоо гадна талдаа зогсоод эмэгтэй нь одоо гэрээ хүн гэдэг утгаараа дотор талдаа зогсож байгаад гэж заадгийн толгойгоо. Тэгээд заачингуудаа эрүүг нь одоо гэр бүлэрээ идээд ингээд дээдлийн энэ дээрээ ингээд тавьчихдаг. Гэхдээ одоо ингээд энд бид нар одоо энэ нүд хамар мамрын ингээд ингэний аарт царууг нь бөхлөх ёстой. Тэгээд одоо би хотод байгаа болохоор ингээд бүхэлж чадаагүй. Тэгээ ер нь манай хөдөөний гэрийн чинь ингэний өрөм гэж их сайхан гардаг. Оройн ингээд тогоод өрөн сайхан ингэний сүгээ хөөрүүлээд л ёсоо үлдэн. Тэгээ сайхан нар мандахаар зүгээ гаргана. Би бас өглөө зүгээ гаргачаад ингээд ариулаад зүгмөрөө бас сайхан гаргачихна. Тэгээ гэрээ орноо ингээд бас сайхан ариулчихдээ. Гэхдээ сүүлийн үед ер нь хүмүүс одоо яг өнөөдөр надтай ижилхэн шинжилж байгаа хүмүүс бол маш олон байна. Одоо олонний малчтны мэддгээр манай соёлын гавьяат Дамбай шагдрас руу ах маань өглөө ёсоо хийсэн гээд тэгээ ер нь ингээд яг найз нөхдүүд одоо нөгөө одоо бараг л 15 6 жил ингээд шинжилчих болохоор нутгийнхан бол Суграачир Баатрыг хэдэн шинжилнэ үү тэгээд асууж байгаа л хөрхөн бүгдээрээ бэлдээд тэгээд тэр хавийнхан нутаг нугуух нь хэдэн тэмээчд энэ төр ирээ золгоод энэ төр тим ёсоо бол хижилээдийн тийм. Тэгээд яг тэр жишгээрээ энэ жил бол ингээд золгож байгаа. Өнөөдөр л ингээд хүүтэйгээ золгосон. Мэдээж гэр бүлээрээ гэхээр одоо би хүүтэйгээ золгоно гэртээ. Тэгээд яг манай ах トゥ нар жоохон зайтай учраас би одоо ах トゥ нарлгаа бол явж чадахгүй байна. Тэгээ мэдээж үдээс хойшхноо болохтой зэрэг бас ажлынхантайгаа очиж золгох байх. 3 сарын 1-нд мэдээж нийтийн жишгээрээ бид нар мэдээж нэг зүг мөр толгой заах мах ёсоол хийхгүй. Тэгэл яг л ижилхэн бид нар ууцаа тавьдгаараа тавиал тавгаа сайхан застгаараа засаал тий. Одоо манай аав чинь мэдээж дал гарцсан нөгөө хөдөлмөрийн баатар хүн учраас сайхан 9 үеэрээ засаад л ууцаа юм өвчөөгөө тавиад л тэгэл яг л нийтгээ жишгээрээ золгоол яв. Ийм их үл ёс бит хэд чи ингээл үлддэм да. Тэгээд өглөө мэдээж сайхан сүйтэй цайгаа хийн. Болвол нөгөө малынхаа сайхан сууг авч тавьж гаад сүйтэй цайгаа эгээд за тэгэл мэдээж хань ижилтэй бол хань ижилтэй өгнө. Сайхан дээжийн барина. Тэгээ сайхан хоолундаа идэ. Тэгээ мэдээж нөгөө бэлгээ өгдөг тий бид нар ч. Яг бид нар бол нөгөө тэмээчээ айлмайлын хүүхдүүд болохоор өглөө сайхан тэмээгээ мордоод л зүгээ гаргадаг. Өнөөдөр манайхан бол тэгээ золгосон байгаа. Тэгээд бас мэдээж тэнгэр хангаадаа мөрөгдөг. Сая золгохгоо залгасан утас нь болохгүй лээ. Бодвол бүгдээрээ зүг мөрөө гаргана гэж уул хатандаа гарах гал явсан бах та тий. Тэгээ ингээд бас дахилдаа тавгаа засчдгийг. Тэмээчин хүмүүсийн хувьд бол буураараа шинждэг. Одоо байгаль цагуурыг. Тэгээд байгаль цагуурыг шинжихдээ буураар шинжид буур хаашаа арч хэвтнүү яг тэрүүгээрээ. Тэмээ үл их зөнтэй амтан гэж үздэг. Тэгээ өглөө би нөгөө тэмээчин манай нэг ах маань яг тэмээн дээр байдаг. Буураа харсан. Хоошоо харж хэвтсэн байлээ. Тэгэхээр цаг сайхан болох байхаа гэх. Энэ жил бол манай нутаг зуттай байгаа. Гэхдээ зун нь сайхан болсон учраас ямар ч байсан зуд нь бол гайгүй. Хичнээн зудтай ч гэсэн дажгууд аваад гарна л гэж үзэж байгаа. Тэгээд хоошоогоо харж хэвтсэн байсан гэсэн. Тэгэхээр ямар ч байсан их өрөнд дулаан цаг одоо Говийн аймаг, Баруун аймагуудын хувьд бол хойд чиглэл нь үнэтэй зунтай болох нэ л гэж бид нар бол үздэг. Тэгээ өглөө манайхан ч бас нөгөө буураа мялаагаад л гэл хэлдэг штэ. Хотоо хариулаад те малчин улсууд бол тэгээ яг энэ жилийн хувьд бол би нэг ажил энтер их бас учраас гэрлүүгээ явж шинжилж чадаагүй. Одоо шинжилж байгаа нь тэр л үсттэй те. Тэгээд шинэлэл өөрөө тэр 3 сарын 1-нд зүгээ гаргах бол тэр л үсттэй гаргаал явнас те. Айл ч утгаар нь бодсон шиний нэгэнгүү, шиний хоёрын гэж ямар юм байх вэ гэдгийг бол одоо эрүүл ухаантай бол бүгд л бодож байгаа бах гэж би бодож байна. 3 сарын 1-нд чинь шиний хоёрын байгаа шүү дээ. Тэгэхээр шууд шиний хоёрны сар хараал эхлэх юм уу? Мөрөө эсвэл одоо битүүнд нь гарах юм уу мэдгүй би л өстой тэрийг ойлгохгүй байгаа. Тэг яг энэ 17 дугаар жарны түүхэндээ бид нар чинь 3 сард шинжилж байгаа байхгүй. 3 сарын 1 гэдэг чинь 9 дууссан. Яалтгүй байгалийнхаа хуулиараа л энэ чинь хаврын дунд сард орчод байгаа. Хаврын ихэнх сарын шиний 1 шинжлэх ёстой байхад чинь тэгж тарчдаг байхгүй. Тэгэхээр яг энийг бас хүмүүс жоох ууж ухаантай хандаасаа тэг заавал одоо өнөөдөр би 1 сарын 29 шинэллээ гээд надтай бүгд ижилхэн шинжлэх албагүй шүү дээ.
Тэ тэр хүний эрхийг хүнд нь үлдээх гэсэйг бодоод байгаа шүү дээ. За ер нь бол би өмнөх жилүүдээс нэлээд олон хүмүүс өнөөдөр шинжилж байгаа юм байна гэж анзаарсан. За тэгээд олонний танил хүмүүсээс ихээр нэг урлах эрдэм дээд сургуулийн захирал тунгалаг, гомбын тунгалаг гэдэг ч үүдэг те. Тэр ихчүүл ер нь их олон сүүлийн олон жилүүдэд энэ шар зурхаагаар явж байгаа. За дуучин Батминд байсан те шинжилж явах шиг байсан. За тэгээд бусад ямар хүмүүсээс нэг юм би сайн анзаарахгүй ямар ч энэ хийдэл бол шинжилж байгаа. Тэгээ мэдээ чатар нөгөө нэгэндээ баяр хүргээд сайхан шинжилж байна уу гэдэл те битүүний өдрөөс л эхэлсэн шүү дээ мэдээ чи сайхан битүүлж байна уу гэ таних юугаа зассан манайхаа нэг зассан гэж бүгдээрээ тэгж эхлэе явсан шүү дээ. Тэгээд яг нөгөө сошиал интернет бичсэн байгаад хүмүүс ерөн доор нь бичсэн л байдаг л да. 1 сарын 29-нд манайх ч гэсэн шинжилж байгаа гэ те. Нөгөө лослын Балдаатар гавьяатих хийж байгаа юм байлээ бас. Гэргэнд хийж байгаа гэж ярьжсэн. Тэгээд мэдээж нөгөө нутгийн ёсуудаараа өөр тий одоо Балдаатар ч одоо хувсынхаа ёсоор хийн. Батмин дугаа говьалтайхаа ёсоор хийн тий. Тунгалаг гिच маань одоо Улаанбаатарын ёсоор энэ төр бие баян хонгор ёсоор бүгд ёсоор бол хийндээ тий. Тэгээ одоо мэдээж могоо жил гарч ийн тий. Энэ жилдээ одоо гол нь эрүүл энх байх хэрэгтэй хүмүүс маань Монголын ард түмэн эрүүл энх бүгдээрээ энэ сайн сайхан байх болтугай ажил төрлийн бүтэх болтугай тий. Тэгээд дандаа амжилттай сайн сайхан байх болтугай гэж бас хэлье.